багштай одоо баяртайна. За ихтэй бүгдээрээ тайлцсан. За багшийн бүгд алтан сурагч нэрээ хэлээ. Тэгээ багшийн асуултанд хариулсан. За яа. За. Стаа нэрээ хэлээ. Улаан. За манай оноо. Стаа. Зүгээр. Эстнад нөгөө. За баярлалаа. Амтсан. Амтсан. Зэр. За баярлалаа гэвлээ. За. Мохой зэр. За баярлалаа. Спасибо. За цагаар хэмэлээ. За баярлалаа. За. Спасибо. Ой. За баярлалаа. За баярлалаа. Одоо бүгдээрээ баг болгоны багш самнууд өсгөнүүд гэсэн байгаа. За өсгөнүүдээ тэр хамгийн урд нэр үгийг бүтээх юм. Та самнаар цагшлаа. Самар юм уу? Шээ. За болсон авчтай дэш өргөөрөө.
үсгийн ажиллахад эдгээр үсэн ёо хүний амьдралд байн орж гарч ингээд яаж ирдэг одоо жишээ нь ингээд хөдөлмөр ирэхлээр цалин аавн тэрүүгээрээ орлого олно дэв цаа зарлага авна. Сайн хамаартай байна. Тэ? За тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлдээ багаараа ярилцсан. За багш нь ширээ олон дээр бүтээх номоо гэж хайрлаа. За багийн шүү болсон гэж ажиллаараа. За ихэд саяны бүгдээрээ хүн тодруулсан нэр бол та бүхний багийн багийн хааны амрын хажээ тэ? За тэгээд багийн хааны нэрийг хичээл гişүүдийн хааны нэрийг хичээлээ. За одоо бүгдээрээ эдис ажилласан хичээл баг болгоны багшны зургууд гэсэн байна. За энэ зургуудыг бүгдээрээ хараад. За том хоёрын юу гэсэн бэ? Анаа багийн өнөөдөр нэг үрх гэр бүл хийх. За үрх гэр бүл бүгдээрээ. За үрх гэр бүл гэж үгж байгаа эдгээр зургуудаас анаа үрх гэр бүл хамгийн хэрэгцээтэй 5 зураг.
자, 내일 보자. 좀 자, 자, 이제 봐요. 이게 진짜 뒤로 뭘 얘기하는 거야? 자, 어디 나왔지? 무슨 선수가? 자, 이래서 알아듣지. 다음날 한잔 주지. 네, 허이, 번호 잘 없어? 자, 그냥 자, 선수는 자기 조용히 있었어. Өсөн болохоор нэг сартаа 20,000 төгрөг гаргасан. Гадаадын системд өөртөө нэмэх болохоор хязгааргүй одоо нэг сартаа 10,000, тэрний дараагийн сард 18,000 гэж тэгээд гэрэл захиалгааны болохоор нэг сартаа ганцаар амьдрын юу 15,000 төгрөг төлөх юм. Тэгээд гэр бүлээрээ олно 32,000 төгрөг. Танах нэг гэр бүл юм чинь тий? Тэгээд Тагус унаанд бол нэг хүмүүс 200 төгрөг. Гол бота ус тэгээд гэрэлж идэг хадгалсан жинтэй гэрэлцээд гэж авсан. Тэгээд гол бота болохоор ойролцоогоор 3,000-аас 5,000 усан болохоор ойролцоогоор 10,000 сарда махан болохоор 1 кг 10,000 тэгээд гэрэлж идэг гэрэлжээр бас сарда 20,000 хадгалсан жинтэй. дараагийн дугаартай гэдэг тийм. Манай болохоор өмд мах ус гэрэл хол ус гэсэн ба өмнө нь болохоор ойролцоогоор нэг нь болохоор 40,000 гэж байна. Тэгвэл мах нь болохоор 120,000, ус нь болохоор 70,000. Тэгээд гэрэл нь болохоор 40,000 тэгвэл тийм хол ус гол бодан болохоор 80,000. За дараагийн бүх тэгэхээр бүгдээрээ нэг өрх гэр бүл гэж одоо сая манай таны хэрэгцээтэй 5 зүйлээс бодлоо тийм. За тэгвэл яг бидний өрх гэр бүл хэрэгцээ. Тэгвэл энэ хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс юу хийдэг вэ? Ажил хөдөлмөр хийгээд үнэ төгссөн юм байна. А энэ өрх гэр бүлийн юу? Орлого. Тэгвэл орлого гэж юу юм болоо? За яа болж та? За бодож байгаа мó? Аян дараагийн гişin. Орлого гэж үү? Юу бодлоо? Юу гэж бодож байгаа гэж та? За яа яа. Дараа үзсэн. Орлого гэж ажил хийгээд олсон орлого Хасан. Цаагаар орлого гэж болохоор
хөдөлмөр хийж авсан цалин тэгээд бас тухайн оны тогтмол ингээд хэрэглэдэг ингээд өөрт ингээд зааж ирдэг тэгээд мөнгө тэгээд мөнгө Асаа. За тэгвэл нөгөө багаар ярилцчихаа. Манай өнөөдөр тэр бүжиг авах юунаас бүгдэж болохгүй. Одоо нэг самбартай хийж байгаа. За ямар авахгүй. Юунаас бүгдэж байгаа. Оос самбартай гаа. За одоо самбараа өгөх багийн араа юм шиг дүүргэх шиг. За багийн дүүргэх. За тэгээд уутаа. За бас сонсоо бидний багийн ямар онцлог байж байгааг тодорхойлсон байна. Найдуудаа харуулж байгаа. Орлого гэдэг бол хүмүүс ажил хөдөлмөр хийж олсон цалин тогтмол нэмэгдэж буй зүгээс тэгээд олсон олц хүн мөнгө. Энэс мөнгө авах. За мөнгө авах. За юм авах тийм. Аа тийм. За дараагийн. Сайн байна. За хараа. Эцний багийг. За тэний багийг хасансана. ажил хийгээд авсан мөнгө бас олц ямар нэгэн мөнгөсөн болж юм уу мөнгө хүлэх бас такси 8 хүлээж тэгээд бас төрөөс өгж байгаа халамж за төрөөс өгж байгаа халамж тий за такси 8 тий за тэгвэл бүгдээрээ олон юунаас бүрдэх юм болоо та нарын саний гэсэн авахудаас өөр ямар авах вэ хаа за бүгдээрээ суучих юм 80 зураг за харъя тэгээ та нарын саяны гэсэн багаар ярилцсан хамттай адил хаач. Адил тохирч.
За нэг тавьчих. За нэг багаас ихтэй. За танаас ямар авах гэсэн. Тэр авчаа. Айд авахын нэгсэндээ хай. Сонсороо. Зүгээр багштай ярилч танах ямар авах гэсэн бэ? Аль нь авах чинь гэлээ? Оо захингийн авах гэсэн. Тэр авах чинь үү те? За баярлалаа. Танах ямар авах гэсэн бэ? Бидний хатгаламж хатгаламж. Оо хатгаламж гэсэн бэ те? За тэгвэл тэтгэмж нь ямар тоо? Төр тэтгэмж. Юу гэсэн бэ? Оо чих юм те? Бүгд эн чинь ямар орлого байсан байна? Эн чинь орлого байсан юм шүү дээ. Халамж тэтгэвэр тэтгэмж. За танах ямар орлого? Оо бизнес яа. Тэ? Бизнес яа. Тэ? Дараагийн хамаас. Наа ямар юм бэ? Манайх болохоор орлого бизнес яа. Бизнес яа. Тэ? За танах Оо шилжих төлбөр гэж юу гэж байгаа? За. Үгүй үнэхээр авах гэдэг юм. Юу гэсэн бэ? Үнэхээр авах гэдэг нь өөрийнхөө нэг ийш зүйлсийг тэр хүн төр хугацаагаар түрээсэн ш. Тэгээд тэр нь яг ингээд сар-сартаа ороод мөнгө ингээд ороод болдог болоод. Жишээ нь юу вэ? Жишээ нь одоо би хүн апел түрээсэн. За тэгвэл бүгдээрээ орлого үнэхээр бүр авдаг энэ олон хэдэн төгрөг байдаг авах нь? 5 төгрөг байдаг юм дээрээ гэж байна тий. За тэгвэл бүгдээрээ өмнөх зуран дээр сонгосон хэрэглээнийхээ задлуудын мөнгөний одоо нэг бүр манай ингээд доцнерэ байгаа. Танаа өөрөөр бүрээ авах юм мөнгөнд. Зайдын офлууд нэ танаас нэг бүр дүнгийн та. Эндэр ямар нэг бүр дүнгийн. Үсэгтэй байгаа.
왜
За хүнсний юм те. Маш сайн. Өөр юу вэ? За өөрхний баг. Хүнсний дэвтэр хэрэглээ ашиг зугаална. Оо аялал маш сайн. За дараагийнх нь баг хэлгүү. Хадгаламжийн хэвэр унаа. Маш сайн. За тэгвэл бүгдээрээ сурагчдийнхаа 80 дугаар нууцыг гаргаад за хэрэглээний ямар зардлууд гэж байна. За 80 дугаар ямар зардлууд вэ? Ямар зардлууд байна гэж та? Хаад Бэнийд Бэний хаад гэсэн нь За тэгвэл хэрэглээний зардлыг бид нэр хийх ангилчих. За хийх үү? За хийх үү? Хайцгуул гэдгийг бид хэлсэн байх тий. Оо. Тэр зардлыг юу гэж нэрлэдэг байна вэ? Үйлчлэгээний гэж нэрлэдэг. Тий? Аа сайн байна. Оо, хүнсний бус бараа нь юу юм? Оо, тийм. Манай хүмүүсийн сайн нэрлэжсэн хэрэглээний зардал ямар зардал байсан бэ? Оо, хүнсний бус хэрэглээний зардал байсан юм тий? Хэрэглээ бараа хуудсаа авах зардал. Бараа зардал гэж. За ингээд зардлыг буюу зардлыг бид нэр хэд ангилж байгаа? Хэд ангилв? За тав. За тэгвэл үрх гэр бүлийн орлого зарлагыг хэрхэн харьцуулсан үзүүлэлтийг тэнцлийг бид нар юу гэж нэрлэдэг вэ? Зүгтээ төсөв гэж нэрлэдэг. Тийм. Төсөв. За тэгвэл бид орлогыг авсгээ. За зарлагыг зэвсгээс нэмэлтээ. За энэ гурван харьцуулалтай. За энэ одоо тэгвэл бүгдээрээ өрх гэр бүлийнхаа орлого зарлагын өмнөх хэрэглээний зардлаасаа саяны өрх гэр бүлийн орлогын зарлаа орлогынхаа зардлаас өрх гэр бүлийнхаа хэрэглээний зардлыг хасъя. Та нөгөө нийт мөнгөнд хассан шүү дээ. За ингэж хассан чинь энэ гурвын алинтай таарч байна. Алин гарч байна. Буюу Нари гарч байгаа дөрөв самтын тэгээд шуудаад одоо энэ аль талтаа төгсөж байна. За хамгийн ихнийхтэй тийм авдаг. За дараа Зайсан ойцтой тийм. Манайхаа ярилцаад орлогын зарлагаас их гэж юм. За. Манайхаа орлогын зарлагаас их юм. Автозар хоёр хүн тэнцүү авах хэрэгтэй.
За танах зарсан юм. Тэ? За тэгвэл одооних зарсан лагууд юу бий болох вэ? Энэ үед хадгалж буюу хоригдлол бий болох юм шүү дээ, тий? За нөгөө тохиолдолд нь яах вэ? Зээд. Энэ үед яах вэ? Хадгалж зарах хоёр. Хэвийн тэмцэл байна. Тий? Хэвийн төсөв гэж байна. За тэгвэл бид орлого зарлах хоёрыг тэнцвэртэй байх бол амтгүй үрхийг бүх хөрөнгөлийг бий болгох юм бол яах вэ? Хөрөнгөлөг ухаалаг хэрэглэж авсан тийм. За тэгвэл бүгдээрээ хараа яах вэ? За ухаалаг хэрэглэж авах бүх зөв сонголтыг хэмхийн тул бид яах вэ? За энэ за баг болох юм. хэрэггүй зүйл мөнгө өгөх байх. Тэгээ өмнө нь болохоор 90 цагаан усаа гинэх хамаагүй гарч тэгээд асаахгүй. Хоёрт нь болохоор одоо үнээр хэрэггүй болсон хүмүүсийн арга багцсан ч юм уу холсноо бусдад танилцуулж бусдад өсөж болно. Тэгээ гуравт нь болохоор хүмүүсийн бус бараанд бас хэрэггүй тийм бараанд болохоор мөнгөөр тасалбарлах юм байна. Манайхаар хүмүүсээс болон бизнесний хэрэглээгээр бид зэрэг одоо өөрсдийн хэрэглээгээр хамтан хэрэглэх нэг хэрэггүй зүйл болохгүй байх асуудал төрөл байгаа. За ямар төлөв байх юм шиг. Юу одоо өөрсдийн хэрэглээгээр техник хамтан хатаа мөн одоо асар зарчмаар яаж тэгээд цаавар багтаасан юм. Хэрэгцээтэй зүйлээс авбал мөнгө маань их баг өгдөн. Тэгээд задлаа бас багсан. Тэгээд бүх зүйлүүд бол магадгүй дараа байсаар авах мөнгө зүйлүүд тэрмээ авах. Наамад бүгдээрээ багийнхаа номдоо нэр өгч. Нэр өгөө. А энэ